Хүүхдийн хөгжил гэж юу вэ? Хүүхдийн насны онцлогоос хамааран бие бэлтрээд танин мэдгүй. Сэтгэл санааны хөгжил нь харилцан адилгүй байдаг. Эдгээр хөгжлүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой юм. Хүүхдийн насны онцлогоос хамааран тэдэнд тавих анхаарал халамж, хүмүүжүүлэх арга барил өөр байна. Энэ бол хулан. Хулан 2 настай. Танин мэдхүйн хөгжлийн хувьд маш олон зүйлийг сонирхож хийхийг хичээдэг боловч биеийн хөгжил нь бүрэн гүйцэд явагдаагүй тул бүдэрч унах, барьж яваа юмаа унгаах зэргээр хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Үүнээс болж хулан уурлаж бухимддаг. Аав ээж нь хулангийн хөдөлгөөний чадварыг нь дэмжиж хөгжүүлэхийн тулд бөмбөг, эвлүүлдэг тоглоомоор тоглуулахаас гадна үлгэр ярьж, ном уншиж өгөх, дуу шүлэг зааж хэл ярианы чадварыг нь хөгжүүлдэг. Хулан алдаа гаргахад нь аав ээж нь огтхонч зэмэлдэггүй. Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулдаг. Та хүүхдийнхээ насан тохирсон хүмүүжлийн эрг аргыг ашиглаарай.